Би зүгээр яг нэг жоон сүржин нэр өгөөд гэр бүлийн хурал гэж хэлчихвэл зүгээр юм уу гэж бодод. Нэг өөрийнхөө сегментийг бодоод яг өөрийнхөө яг залуучууд руу чиглэсэн юмдаа л ер нь харж байгаа юм даа гэж бодож байна. Тэр чи бид нар л бий болгосон үе шүү дээ, тий. Бид нар л өсгсөн, бидний л бүтээгдэхүүн шүү дээ. Одоо битэр чинь бол яг чиний насыг тулаал өнгөрсөн шүү дээ. Чиний насан дээр Би хичээх юм уу? Улс төрнөө. Сэтгэл дуудлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар гэр бүл гэсэн сэдвийг хөндөж байна. За ингээд өнөөдөр бол бид ингээд гэр бүлийн хурлаа хийхээр одоо энэ дугаараа эхлүүлж байна. Ер нь яагаад энийг хийх ёстой юм бэ гэхээр ер нь миний хувьд бол өмнө нөгөө дандаа ингээд гинтийн шийдвэр гаргаад тэгэл аялье тгий ашаандаа явъя гэд ингээд ойрын одоо шийдвэрүүдийг газ шийдээ явцдаг. За тэгвэл урт хугацааны энэ шийдлийг заавал гэр бүлээрээ ярилцах шаардлагатай байна гэдгийг би ерөөхдөө ойлгосон. За тэгээд ер нь мэдээж гэр бүл гэдэг бол улс доторх бас нэг улс. Тийм учраас аливаа асуудлыг ер нь хэтийн одоо ирээдүгөө бас ярилцах зүйтэй юм уу гэдэг үднээс бол өөрийнхөө гэр бүл дээр одоо энэ дугаарыг бэлдэж байна. Тэгээд одоо бүгдөө манай гэр бүлтэй гэр бүлийн хурлаа хийцгээе. Даах юм аа. За цуг онцод өдрийн мэд хэм аашин тий. За ингээд манай гэр бүл миний эхнэр Алтан туул ер нь халиун гэж дууддаг тий. Багасаа халиун гэж дуудуулаад ирсэн. За манай хүү Билгүн гадаад тэр нь юу гэдэг вэ? Бэк. За манай том охин Энжи Инхчин. За манай баг охин Мөнхчин буюу Мөнжи. За тэр жижигхэн маань Чингүн. За ингээд манай гэр бүлийн одоо гişүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ энд сууж байна. Би зүгээр яг нэг жоон сүржин нэр өгөөд гэр бүлийн хурал гэж хэлчихвэл зүгээр юм уу гэж бодод. Тэгээ хурал гэдэг чинь нөгөө хамтын ингээд юугаар ингээд ярилцаад асуудлаа ярилцдаг. За ингэж бодож чинь та хэд юу гэж бодож чинь? Юу ярих вэ? Бараа юу ярих? Оо тэгээ ярих юм зөндөө байгаа шүү дээ тий. Хүү маань одоо Японоос ирээд удаагүй байна. Тэгээ мэдээж одоо миний хүү чинь бол ингээд бизнесийн удирдлагаар сая 5 сард төгссөн. Тэгээд за миний хүү бол яг төгсөөд ер нь Японд ажиллаж бизнес хийж үзье. Ер нь яг өөрийнхөө хоббигоор өөрийнхөө үнцний бүтээе гэсэн ийм хүсэлтэй байсан. Тэгээд одоо гэр бүл дээрээ ярилцаж лобби зохиосны үр дүнд авчирсан. Онгоцноосоо буугаад одоо ажилдаа орсон тий. Шууд 5 сарын хооронд буугаад ажилдаа орцсон явж байгаа. За тэгээд миний хүүгийн сэтгэл ямар байна? Оо яг хөө тэгэл хүрээд ирсэн. Арай дасч амжаагүй гэхдээ тэгэл ажиллаад хичээгээл явж лээ. Амар гинти юм болсон л доо. Хурцч шууд ажилдаа хэрээс. Яг хөө одоогоор яг ингээд харангуут л юу л байна л да. Facebook-ын брэнд нь жоох мартидад эхэлсэн юм надад санагдсан байхгүй юу? Тэгээ одоо яг дэдгүүрүүдээр яваад зунгуудал жоохон тийм залуучууд руу чиглэсэн тийм бодом байхгүй юм санагдаад. Одоо ч яг гэрэлт хийж байгаа хүмүүс ингээд хамт болж байгаа хүмүүс чинь дандаа яг миний насны хүмүүс байгаа байхгүй юу? 22 бас тий 28 ч үгүй. Тэгэхээр яг тиймэрхүү хүмүүст зориулсан тий кампаничуд юм уу тиймэрхүү юмуд яг явал зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Тий. Яг өөрийнхөө сегментийг бодоод яг өөрийнхөө яг залуучууд руу чиглэсэн юмдаа л ер нь харж байгаа юм даа гэж бодож байна. Аав нь яг өнөөдрийн энэ нэвтрүүлэгтээ яагаад ингэж чиний асуудлыг хөндөж байгаа гэхээр Монголын олон сайхан залуучууд гадагшаа төгсөж байна. Тэгээд нөгөө төгсчүүд тэр мэд сурсан мэдсээ эх орондоо биш те бусдын улсын хөгжлөлтөд зарцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө чиний сэтгэл ямар байна те ер нь ийм залуучуудад яг ингэ ажиллах, амьдрах орчин нөхцөл яг Монгол тэр байна гэдгийг асуух гэдэг. За ер нь Японтой харьцуулахад цалингийн хувьд бол угаасаа ойлгомжтой бага байгаа. Тэгээд тэгсэн мөртлөөс юмны өртөг нь бас ер нь Японтой баг ялгаа авахгүй юм санагдаад. Яг ингээд яг хуваараа ажиллаад ингээд хичээгээ явж байгаа хүмүүс жоохон хэцүү байд юм болов уу гэж бодсон доо. Тэгээ ер нь болохоор байна. Болно шүү дээ. Төрсөн нутаг маань байна. Гэхдээ ер нь нөгөө хүлээжсэн хүлээлттэй ч үед яаж байна? Хүлээлт угаасаа би ч амар удаан явцсан болохоор амар улсаа санаалт ирж байгаа юм л да. Тэгэхээр бүхэл юм яг өндөө одохондоо гоё юм. Нэг юмнаас
бусд нь хөгжлөлээ. Хөгжлөөс бусд нь бол бүгд л гоё байна. Шинэ. За эхнэр юу гэж бодож байна? Яг нөгөө хашраад бид хэд чинь нөгөө ингээл мөнхий завгүй мөнхийн юм ачаалттай ажилласараа бүгд ингээд авсан маш сурсан тийм. Тэгэл шин төгссөн цоо шин хүүхдийг амар ачааллал амар гинт тэгэхээр бас нөгөө хашраад үргээд тэгчих юм биш байгаа гэж заримдаа бодож байна. Бид хэд чинь бас сурцсан маа штэ. Аавч бит хоёр бол одоо баг 20 эдтэй байхдаа л мөнхийн завгүй байсан. Одоо 40 гарангуут завтай болчтiin болов гэсэн чи болдгүй юм байна. Улам л бараг завгүй байгаа юм шиг. Өөрөө бизнес хийн ингээд өөрөө тэндээ ингээд амьдрал нь үргэлжлүүлээд гэхдээ бас дэмжижсэн байхгүй юу. За яг бас хүүхэд бас нөгөө алдаж үзэг те алдаан дээрээсээ суралцаг. Залуу юм чинь бас ингээл нөгөө өөрийн хүсэл мөрөөдөл байгаа штэ. Бид хоёр ингээд хитрхи өөрсдийнхөө амиг ингээд даатгах гад яг өөрийнхөө бас байг гэж бас бодож исэн юм л та. Тэгээд дэмжиж исэн. Одоо яг тэгээд компани дээр ирсэн ямар ч байсан юм хийгээд үзэг. Бид нар ч нөгөө ажлыг ингээд айгу хүнд хийдэг. Амар ингээл одоо яаж гэнт айгу тийм махарч хүнд хийдэг байгаа. Эднэр болохоор нэг тийм хөнгөн хийснийхэн дараа ингэж болох байсан штэ. Ийм нэрээ арга байдаг штэ ч гэдэг юм уу нэг тийм. Тэгж бодогдоод байгаа байхгүй. Тэгэхээр эднэрт бол одоо залуу үе илүү гоё ирч хүчтэй байна. Илүү өрөм сэтгэлгээтэй байна. Юмыг амар ингэж хөнгөн харж хэлбэршүүлж тэгсэн ирнэ бид нартай бараа яг ажил үр дүн гаргахаар тэгж ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр явж исэн би бол бас заримдаа өрөвдөд байгаа ирнэ бас хүлээлттэй л байгаа хүүхдээсээ бол тийм. Одоо миний хувьд бол одоо хүүгээ маш их дэмжиж байгаа. Ягаад тэгэхээр анханаас нь л угаасаа энэ салбарт одоо бас нэг манлайлалыг бий болгоосоо гэж бэлдсэн. Бид нар ингээд нөгөө учир нь алддаггүй зинжи илээ. Тэр үеийнх ингээл амар юм ярьдаг штэ тий. Эднэртэй ажил хийж сураагүй, тэгж сураагүй, тэгдэг ингэдэг гэл хэдэн хувь нь захирал дарагтайгаа таарахгүй тэгжээ нэгжээ л гэлээ. Тэр чи бид нар л бий болгосон үе штэ тий. Бид нар л өсгсөн, бидний л бүтээгдэхүүн штэ. Тэгэхээр одоо алдаан дээр нь засах, зааварлах, болж байгаа юмыг дэмжих, урамшуулах. Тэрэн дээр нь л одоо хамтраал баг болоод ажиллана да. Одоо битэр чинь бол яг чиний насыг тулаал өнгөрсөн шүү дээ. Чиний насан дээр хоёулаа ингээд хамтдаа амьдрал зохиох гээд баг одоо хоёр талаасаа оргоол ингээд цогтой хувцас чирээл ингээд амьдралыг зохиосон. За ингээд одоо 10 хуруугаараа амьдралаа босгосон. Тийм учраас аавын маань мэрэгжил надад энэ амьдралыг бэлгэлсэн. Одоо Монголын нийгэмд нэг юм муухай ойлголт байгаа. Юм хийж байгаа хүнийг нэг юм гар хийц буюу айгу доромж хэлбэрээр хэлдэг. Гэтэл одоо ялангуяа Япон, Германд бол хендмейд бол маш үнцэнтэй тий. Тэр гар үйлдвэрлэлийг бол одоо бүгд ингээд хүлээн зөвшөөрж, хүндэлж, дээдэлж ингээд босгодог байгаа байхгүй. Гэтэл одоо манайхан бол зүгээр юм хийдэг хүмүүсийг дандаа ингээд дорд үздэг. Тэгэд аав нь бол энэ үн цэнийг одоо яг бодит амьдралтай ингээд нотолсон. Тэгэхээр энэ чиглэлээр ер нь жоохон ажил хийх бодолтой байгаа. Тэгээд юм цаарсан сэтгүүлч хүний үед дуурья. Тэгэхгүй бол одоо сэтгүүл зүйн салбарт сэтгүүл зүйн онол, ёс зүй, этик мэдхгүй хүмүүс орж гашгичаад энэ нийгмийг ингээд боснуулаад байгаа байхгүй юу. Одоо яаж нөхөрөө ерөөсөө ажил хийхгүй гараа хөдлөхгүй байгаа хүмүүс чинь амаа хөдлөгөөд тэгээд ерөөсөө нийгмийн энэ сэтгүүл зүйг ингээд хэрүүлэр дүргээд байгаа байхгүй. Юм хийж байгаа хүн бол юм хэрүүлэх завтай байдгийг тий. Тийм учраас ингээд дуурай гэж байгаа. Тэгээд нөгөө хүлээн шөрөөдөхийн тулд одоо магадгүй нэг талаараа гэр бүлээ ашиглаж байгаа юм шиг харагдаж магадгүй. Тэгэхдээ нөгөө бодит нөхцөл байдлыг яг амьдралтай хүмүүст харуулахгүй бол нөгөө л нэг комментор булгах тий хүнийг харлуулах юм чинь манад бол зүгээр юм соёл болчиход юу тренд болчиход байгаа баг. Харлуулж л байвал одоо супер юм шиг л ийм байдал үүсэж байгаа. За тэгээд миний хоёр охин бол ерөөхдөө нөгөө жоохон аав нь ингээд гэр бүлийн хурлаа хий гэдэг юм контент хийсэн чинь жоохон дургуутсан. Мэдээж аргагүй тий. Нөгөө танаа тооны дээр зөвшөөрөлгүйгээр гэртээ одоо зураглаас сэтгүүлд хонуулсан шүү дээ. Тэгээд мэдээж энэнтэй холбогдуулаад ангийнхан ч гэсэндээ бас жоохон миний хоёр охиныг яг тоглоом шоумор л жок хийж байгаа шүү дээ. Тэгээ миний хүүхдүүд бол жоохон хүндэр хүлээж авсан баг. Тэгэхээр ер нь юу гэж бодож байна энэ одоо өнөөдрийн гэр бүлийн хурал гэдэг энэ одоо сэтгүүлийн дуудлагын дугаарыг ер нь зөв гэж бодож байна уу? Зөв л гэж бодож шүү дээ. Сайн мэдхгүй байна уу те? За аргагүй. Одоо яг хуу миний хоёр охин бол жоохон юутай байгаа.
жоохон болгоомжтой байгаа. Гэхдээ дараа нь ярилцсанаа заяа. Манай болохоор ер нь айгу мундаг томоор мөрөөддөг, айгу зоригтой хүн гэж ер нь боддог. Тэгээ ер нь амар надад амар ингээд хүний санаанаас ямар нэгэн хүний санаанаас гарахгүй юм ер нь амар гинт бодож модоод гинтийн хүн ер нь бол тий гинтийн хүн. Манай амар тийм өөдрөг үзэлтэй юм шиг надад санагдаад байдгийн. Жумиг арай өөр өнцгөр хардаг ах. Арай тийм өөр юмнуудыг олж хардаг юм шиг санагддаг. Ер нь бол нөгөө улсын үндэс чинь гэр бүл шүү дээ, гэр шүү дээ, тий өрг шүү дээ, тий. Тэгэхээр энэ тал руугаа анхаарах хэрэгтэй юм байна гэдэг та хэдтэйгээ одоо ингээд айгаа ойр байхыг хичээж байгаа. Өмнө нь бол одоо хүүхдээ хөргөж мэдэхгүй тий. Жолооч хүрэх чинь хоёр охиноо баг хэдгээр ангид сурдгийн ч заримдаа мартчихдаг тий. Гинт хүмүүс надаас асуухад би шалгалтанд ундаг байсан хэвгүй. Одоо аавынхаа мэргэжлийн салбарт бол би 36 жилийг өнгөрөөцсөн байна. 5 дугаар ангиас эхлээл одоо барилгын байшин барилцалтанд туслаад, тоосго зохиол, тэгэл сэлбэр, мэлбэр, мод ингээл гар үйлдвэрлэлийн ингээл салбарт 36 жил явчихж. Тэгээ тэр хажуугаараа бас өөрийгөө хөгжүүлээд бас дээд сургууль төгсөөд сэтгүүлч гэдэг мэргэжлийг эзэмшээд сэтгүүл зар сурталчилгааны менежер гэдэг мэргэжлийг эзэмшээд яг энэ салбартаа бол одоо аавынхаа үйл хэргийг өршүүлэхийн хажуугаар 22 жил явчихж. Яг үүндээ бол туйлдаад ингээ ядардаг юм байна. Тэгээд ямар санда видео кол хийсэн тий. Тэгээ ер нь сая Монголоор ер нь гэсэн их амар тийм том бодол байгааг байхгүй. Ер нь ихээр бол байж за нэг дахиад нэг 5 маа 4 жилийн дараа ирээ даа гэж бодсон байхгүй. Тэгчээд яг нэг удаа аав залгаад өө миний хүү юу гэж байна энэ дээрээ гээд аав нь одоо ядарч байна хуржихгүй мөө гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр би бодолч үзье гэд. Яг тэгээ уусаа минь төгсөл төгчсөн сургуулийн. Тэгээ ээж дүүнэр хурж ирээд нялга мөлөгтаа тэгээ. Миний хүү хүрээд ирчихээ аавдаа туслаач гэж. Тэгэхээр миний хүү аавдаа туслах хажуугаар бас өөрийнхөө үеийнхний өөрийнхөө одоо үеийн хүмүүсийг гэр бүл зохиох те тэр тал дээр нь аюул сайхан ингээд гоё менеж хийгээд яг тэр ахуугаар нь ахуу сайхан бол хүн чинь нөгөө санаа зовхон багсаж байгаа байхгүй. Тэгэхгүй ахуудаа санаа зовж байгаа хүн яаж амжилт гаргах юм бэ? Тийм биз дээ. Тийм учраас нөгөө аливаа амжилт гаргахад одоо арга гэр одоо талаатай байх нь чухал байгаа байхгүй. Тэгээд одоо ээж чинь бол одоо миний хамаг ар ямиг үүрж намайг өдөө зэрэгтэй байлгаж байгаа учраас энэ амьдрал ийм сайхан байгаа шүү дээ тий. Тэгээ бурхан ч гэдэг биднийг бас хараад хоёр сайхан хүү, хоёр сайхан охин бурхан бэлгэлсэн шүү дээ. Тийм учраас аав ээж хоёр нь бол хүүхдүүд маш ийм байгаа шүү, кул байгаа шүү. 3 дүүтэй байхгүй. Тэгээ тэнгуүтлаа хамгийн том нь надаас 9 насны зөрүүтэй. Дараа нь 11 насны зөрүүтэй. Тэгээ дараа нь 21 насны зөрүүтэй л шүү. Тэгэхээр энэ жоох хүүхдүүд чинь одоо тэгээд угаасаа намайг л харж үлгэр дуурайл аавна. Угаасаа ер нь ирээд тэр 21 насны зөрүүтэй хүүхдүүд бол угаасаа миний өвчл явна гэж. Тэгэхээр тэгэл үүргээ юу гэдэг лээ. Үүрэг хариуцлага хүлээгээд угаасаа ирээдүйд тэдрийг л би авч явах юм чинь гэсэн байдлаар угаасаа хүлээж авсан. Алин модноосоо хол ундаггүй гэл нэг тийм үг байдаг шүү дээ. Тэр чи одоо ямар утгатай гэхээр одоо энэ чинь биднээс тусдаа хүн шүү дээ. Хичнээн бид хоёроос төрсөн ч гэсэндээ тусдаа хүн. Тэгтээ бид хоёрын өр үндэс мөчр учраас ямар ч байсан тэс хүндлэн өөр зоригтой ч юм уу, шал өөр үзэл бодолтой ч юм уу. Эсвэл одоо бүр хар гаргаас ирсэн амт шиг тийм өөр бол байхгүй. Тэгэхээр аавын одоо мандалах одоо алсыг харах тэр бол мэдээч хэрэг хүүхдэд нь бас байгаа л гэж бодож байгаа тодорхой хэмжээгээр. Манай агаа болохоор айгу жоохон 25 настай хүн байхааргүй жоохон хөвшин сэтгэлээ тэгэхгүй. Үгүй зүгээр нэг тийм дүрсгүү биш, ерөөсөө тийм биш. Айгу тийм дараа хөдөлгөөн, тайван, айгу надад айгу за зөвлөдөг. Манайгаа амар хөвгчлөлтэй. Ямиг амар тийм хүн дээр хүлээж авдаг амар тийм л санагдав. Аав ээжийнх нь мэдээж хэрэг чиглүүлэг байна. Гэхдээ өөрийнх нь үзэл бодол, өөрийнх нь хүсэл, өөрийнх нь одоо тэр юу ч юм бас аюул чухал шүү дээ. Тэр явцсан тэрийгээ ингээд жанжир сууган болгоод
тууштай арын одоо эцсийн үзэх хэрэгтэй байхгүй ямар нэг ихлүүлэхтэй дундаас нь ингээ сэглээл хайж болохгүй нэг юм чаддаг юм шиг чаддгүй юм шиг тийм хоёрын оронд бас байж болохгүй ямар ч бас нэг юм ихэлсэн бол ард нь гардаг за тэр үр дүн бол одоо буцнаас ч муу ч байж болно сайн ч байж болно тий ямар нэг байдлаар л үр дүнгийн үзэх хэрэгтэй тууштай л байж ээж тэгэл нэг амжилтанд хүрч байгаа шүү дээ одоо тийм тууштай зам бол манай хүмүүс бүгдэнд нь байгаа байхгүй игчэнд байна мөгчөнд байна тий тэр чинь тэгэл амжилт гаргаал байгаа штэ тэр тууштай зангийнхаа үр дүнгээр энэ ч ихсэндээ байна авъя гэсэн юм авахгүй л тууштай зүтгэдэг тий тэгэл авч байгаа тий За нөгөө төгөр асуудал нь болохоор мэдээж эхнэр 2 дугаар курс би 1 дугаар курст байхад ер нь бол 1 дугаар курсын сүүлээр төрсөн гэсэн 5 сарын 7 гэдэг чинь яг нөгөө эд хаврын шалгалтын үеэр төрсөн. За ингээд яг хөхрөө мэдээж төрсний дараа тэр бол угаасаа л карма өрөөнд л амьдарч ирсэн шүү дээ. Тийм учраас хүүгээ хажууд авахыг хүсдэг байсан. Гэхдээ үнэхээр нөгөө карма өрөөнд хүүхдтэй амьдрна гэдэг бол аюу хэцүүлтэй. Ер нь хүүхэд ингээд жоохон ингээд гүүгээд баярлахад тий бараг хажуураас нь чимээгүй гэдэг ингээд өөртөө ингээд хорогж идэг ийм нойлж чадахгүй шахуу тий. Ер нь нойл авахтаа урт хэцүү шүү дээ. Тэгээд тэгж амьдрдаг байсан учраас одоо яг 2 дугаар курст орох жилээ би жилийн чөлөө авсан. Яа тэр хүүхдээ харъя гэдэг байдлаар. Эхнэр бол яг хүүхээр эмэгтэй хүн төрхөөр нөгөө карьер хөгжил ингээд хоошоо явж байгаа учраас яаж хийж байгаа дээд сургуулаад төрнө гэсэн бодлоо төгснө гэсэн бодлоор бол одоо 3 сартаа байхад нь одоо имэд ирч орхоод тэгээ залуу байсан болохоор амар хатуустай л дээ одоо бодохоор бас амараа тий орхоод гарсан аав нь бол яг хөхөр яг жилийн чөлөө аваад ямарсан том болгочихё гэд ингэсэн боловч тэгээд ихнэр за яг вэ одоо ямар тач хэлсэн ээж аав залуу байгаа дараа өсгөөдөг ёо гэсэн учраас эмээ өө дээрээ өссөн гэсэн үг. Хитрхи сайн байх гэж юм уу? Хитрхи ингээд нэг амар хүчилж амьдраад байгаа байхгүй юу? Хитрхи хяналт тавих гад байдаг ч юм уу? Тэрийг бол хүүхдүүд одоо үеийн хүүхдүүд чи айгүй айхтар амар анзаарж байгаа байхгүй юу? Та тэгж болохгүй өөртөө цаг зав гаргах хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй ч гэдэг юм уу те? Хүний урдуур орж ингэж юм хийдэг эсвэл юм болгон санаа зовдөг байж болохгүй эдгээр ч айгүй айхтар. Аав ч ер нь карма өрөөнд байгаа шүү дээ 2 хөрхийн амт нэг 2 жоох юм. Тэгэн гот нөгөө ихсэлтэй тий. Манай аавын гараж гэл ямар ч гараж байхгүй шүү дээ. Тэгэн гот гадаа гараал нэг гараж энэ манай аавын гараж гэл. Манай аав ландтай гэл нөгөө ихсэлийн тий. Тэгдэг хөхтэй дүүсэн шүү дээ. Тэгээ одоо жоохондоо залуудаа гаргасан хөхөд хамтдаа өсөөл хамтдаа өтлөөл баг тэгдэг юм шиг байна шүү дээ. Тэгээ жоохон хатуу бас шаардлага тавьдаг байсан юм байна да гэдэг. Одоо заримдаа өрөвддөг шүү дээ. Баярлалаа шүү дээ. Би бол жоохон зөөлөн юм шиг хэрнээ хатуу ээж юм шиг байгаа юм. Манай ээж ер нь бол амар химиг амар зэрэг амжуулж явдаг болохоор би амар гайхдаг. Тэгээд бас гэр бүлээ ч гэсэн авч яваад ажиллаа ч гэсэн хийгээд ер нь өөрөө яг могд яваад ер нь хувийн амьдралаа зохицуулж байгаа нь ер нь амар мундаг санагддаг. Миний ээж амар хөдөлмөрч бүх юмыг амар зөвөр хүлээж авдаг. Ер нь амар хүн болгоныг яг хүснээр нь байдгадаг. Тийм дандаа амар дэмждэг. Бүх юмн дээр дэмждэг. За ингээ Монголдо ирлээ. Энийг эндээ тавьчих. Бүр ялангуяа нөгөө өөрийнхөө аавын үүсгэн байгуулсан, ээжийнхээ үүсгэн байгуулсан компани ингээ ажиллаж байна те. Одоо чамд бүр ингээд чамааг ирэхээс ч өмнө чамтай ажиллах багийг чи бүрдүүлсэн байгаа байхгүй юу? Залуучуудын баг гэ бүр нэрлэлсэн чи өөрөө мэдчихэж байгаа, өөрөө удирдах байгаа те. Тэр баг чи ер нь ямар вэ? Ер нь айгүй гоё байгаа шүү дээ. Би ч нэг хуудас Япон явахаас өмнө нэг хэсэг маркетинг дээр ажилладаг байсан шүү дээ. Тухайн үед чинь яг би чи хамгийн жоохон номжтой чи би чи 18 амтай лөө. Тий. Тэл тэнгуутл бус хүмүүс нь бүгд 30-аас дээш. Тэл ер нь яг ингээд насны зураг бас амар их гарна. Тэл тэнгуутл бас заримд ойлголцохгүй яг яах ёстойгоо ч мэдэхгүй тиймэрхүү үед байсан. Одоо яг ороод харангуутлаа би бол надаас доош гэж орж байгаа байхгүй. Манай өглөө. Тэр ч хүү юм байдаг лөө. Манай уухийн одоо уус яг энэ талбар дээр ер нь дөөндөө гарч ирцгээж байна. Ер нь айгүй сэтгэж байгаа бодож байгаа юмсэндээ ер нь айгүй зүгээр хөвгтүүд.
ер нь бол асуудалгүй л гэж харж байгаа. Тэгээд нөгөө ингэж байгаа шүү дээ. За ингээд за мэдээж тэр залуучууд бол энэ тэнд ажиллаж үтсэн л байгаа. Та хэд бол надтай ярихгүй яриаг л ярьж байгаа те. Хувийн амьдрал, хувийн бараг хайр, дурлал, муурлал тэгэл жоог мог зөндөөл юм байгаа бох те. Тэнгүүт яг тэдний хувьд ер нь залуу үеийнхний хувьд яг одоо залуу үеийн хүмүүс ажиллах ажлын байрны боломжууд ер нь Монголд хэр байгаа юм шиг харагдаж байна. Одоо яг ирээд удаагүй болохоор сайн мэдэхгүй л байна л да. Гэтэ ер нь яг харахад бол жоохон аль аль талдаа компани талаасаа ч ер нь хэцүү. Тэгээд залуучууд талаасаа ч ер нь аль аль талдаа л ер нь нэг ойлголцоод хэцүү байдалтай байд юм уу даа л гэж ойлгосон. Тэгээд тэднийг одоо өөрчлөхийн тулд яах ёстой вэ? Би хичээх юм уу? Улс төрнө. Яах юм бол та. Одоогор бол ерөөсөө шийдэл хөрөг байна. Би ч одоо хурж 3-7 хонос нөө 27 болол юм чинь юу лээ? Бараг тийм. 3-7 хоног шүү. Одоо өнөөдөр чинь 14 шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чинь 3-7 хоног л юм байна тий. Тийм байна 3-7. Тийм мангар олон жилийн дараа дөнгөж ирж байгаа болохоор яг үндэ жоохон дас жамжаагүй бас гал хичээгээл явж дөөт. Тэгээ юу яд юм бэ ингээд юм олон жилийн дараа ганцаараа юм эсвэл ингээд юм найз нөхөдтэйг амьдарч байгаа яг гэртээ хүрээд ирэхээр нэг л санаа. Тэгээ 25 та эцэг ихтэйг амьдардаг гэдэг. Тэгээ ер нь яг хэдий тий хаана нэг яасан болоо. Юу нэг юм болсон юм болоо. Тэгээ ялч ингээд удаан хугацаанд яг төрсөн гэрээсээ хол байж байгаад буцаж ирэхээр нэг тийм өөрийн гэр гэхэд нэг амар эвгүй болчт юм байл лээ. Тийм тэрийг бас жоохон анх удаа л яаж. Оюундаа уусаа дасан л та. Басах. Тэгээд нөгөө нэг одоохондоо зочноор байна шүү дээ. А зочны нөгөө нэг юу ч дуусахаар ахаад нэг өөр ааш гарна. Барай өөр. Баагаад тийгэж хоолоо ийгэж гэрээс үрдэж игээл иглэнцээ. Визаны нөхцөл дуусахаар гэх. Визний нөхцөл юу. Тэгээд Тэгээд нэг жоохон ингээл жоохон хад үзэл иглэнцээ. Угаасаа одоо энэ том болчлоо одоо яваа гэдэг. Тэгэхээр яг хөрө нөгөө ажил хийнгээ өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй. Мэдээж гэр бүлийн зүгээс бол дэмжээд аль болохоор тусны амьдрал хөлтөө явнаа. Тэгэхгүй одоо гэрт ингээд нэг 25 та залуу ингээд хомроод байгаа юм бас хэцүү шүү дээ. За тэр ч яг жоохон нарга маяг юм явлаа. За Одоо би одоо мастера сурна. Гэтэ хааны дээд шийдээгүй яг юугаар сурахаа бас шийдэж амжаагүй л байна. Гэтэ ер нь тийм мастера сурахаар дахиж нэг тийш явна гэж бодож байна. Ер нь бол нийгэмдээ эрэгтэй хүн бол гэж боддог. Нөө био анхаахын инженерчлэл гээд тим мэрэгчлэлтэй болъё гэж боддог. Тэгээ ер нь тийм шинжлэх ухааныхаа салбарыг ер нь Монголдоо гоё хөгжүүлээд даа л гэж боддог шин. Ер нь бол жоохон тийм инженерийн юм уу химийн чиглэлээр явна гэж ер нь бол таасалж байгаа. Тэгээд яг тийм юм гэсэн яг тийм юу бол байхгүй. Зүгээр яг чиглэл нь бол байгаа. аавын бүйд хүнтэй танилцс те. Мэдээж амьдрал мөнх биш учраас нэг юм болж л таараа шүү дээ те. Тэр бол одоо зогтож болохгүй үнэн шүү дээ. Тэгэхээр аль болохоор одоо хүүгээ эртнээс хүнтэй танилцуулж илүү одоо газар үзүүлэх ийм бодолтой байгаа. Ахны бууд газар үзгэж те. Тэгэхээр Бэсбүүдэн компанийн хувьд бол орон даяар буудамжуулах аян гэж том аян хийдэг байсан. За одоо энэ аяныг арай өөр хэлбэр рүү шилжүүлж яг одоо энэ аяныг чиний гарт удирдуулж Бэсбүүдэн 2025 гэдэг ийм Бэсбүүд аяныг эхлүүлэхийг аав нь хүсэж байна. Яг тэгэхээр одоо хэдүүлээ 7 аймгаар явна. 7 аймгаар буюу баруун 7 аймгаар явна. За энэ аймагуд руу яагаад та хэдийг авч залуучдын багийг авч явж байгаа юм гэхээр яаж юм гэхээр ерөөхдөө баруун аймаг хоосорсон. Хөнгөө болсон. Хөдөө ялангуяа эхнэргүй, гэр бүлгүй залуучууд их болсон. Харин тийм гэсэн. Эмэгтэйчүүд хот руу ороод ирсэн. Яг уу энэ бол нөгөө ялчгүй одоо малчин хүн бол ингэж штэ. За миний энэ мөн хүү яах вэ? Учраа олчин 90 юм чинь тий? Энийг охиноо маллуулаад яах вэ? Босролтой болгох чигийг хот руу явуулаад байгаа хгүй. Гэтэл яг уу хөрэ тэр чинь нөгөө гендрийн хувьд аягүй том асуудал үүссэн баг. Тэгэхээр яг уу хөрэ залуучуудын багтай цуг энэ баруун 7 аймгаар явна.
Энд бол нөгөө малчны амьдрал те суманд амьдарч байгаа хүмүүсийн амьдрал ингээд яг хөдөөгийн буюу бидний нөгөө нүүдэлчин соёлыг авч үлдэж байгаа энэ хүмүүсийн амьдрал байгаа. Тэгэхээр энэ дээр том судалгаа хийн хэдүүлээ. Маркетингийн ажил бол судалгаа байдаг. Тэгэхээр чи энэ багаа өөрөө чиглүүлээд аваад явна. Миний хувьд бол зөвлөнө. Бид тэртээ нөгөө бууданжуул хаян буюу орон даяар одоо салбараа түгээж чадсан ийм одоо Монголын бас нэг ийм бар үйлдвэрлэлийн дархлаа болсон компани. Тэгэхээр энэ дээр суурлаад дахиад юу хэмээр өнө гэхээр яг өнөөдөр дараа үе байхгүй бол тэр мал аж ахуй нүүдэлчин соёлчин байхгүй болох гэдэг байхгүй. Тийм учраас залуучдын багаараа очиж судлаад за яг ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байна, ямар орчин байвал тэдэрт одоо төв багтаагаар амьдрахаар байна гэдэг ийм том одоо судалгааны ажил явагдана. За энэнийг өргөжлүүлээд дахиад нөгөө хуучин одоо манай компани гэрээт борлуулалттай хамтраад тэр залуучуудад амьдралд нь бас тодорхой хэмжээний үнцэн хувь нэмрийг одоо бий болгох хэрэгтэй. Тэгээ хүний төлөө явсан бүхэн яхав дараад нь чамд маш том аз жаргалыг бэлгэлэх болно. Тийм учраас миний хүн энийг гоё чиглүүлээд ингээд залуучдын багтаагаа бэлтгэлээ гэж байгаа. Тийм. Гэхдээ одоо хүүхдтэй бол мэдээч хэрэг алдах, онох бүх юуг нь бол хүлэн зөвшөөрнө. Одоо залуу үе чинь шал өөр л дөө. Эднэр бол бүр би одоо энэ хүүхдүүдийн ярьж байгаа хүүхдүүдийн байгаа байдлыг харахаар хүмүүс ингэдэж штэ яана Монгол маань яанаас та ирээдүй бүрхэг байна гэдэг. Яг өөрийнхөө хүүхдүүдийн байгаа байдлыг харахаар ирээдүй ер нь гэрэлтэй л байна штэ. Эднэр чи одоо энэ үеийн төлөөлөл те ирээдүйнийг төлөөлнө штэ нэг хэсэг. Тэр эдний ярьж байгаа өнцөг бодол тэгэл одоо миний ботог үгэл бодож байгаа тийм мундаг штэ. Тэгэхээр бол ирээдүй гэрэлтэй эднээс бол зөндөө гоё юм гарна. Нэг дор мангар олон ажил хүлээж авч байгаа. Тэр нь жоохон яг нийлэн завгүй болох юм байна да гэсэн хүлээлт байгаа л та. Гэтэ яг ингээд бүгдийн яг дэс дараалалаар нь оруулаад яг тэгцлээд яг юмнуудаа ингээд скежүүлээ үүсгэж юм бол ямар ч асуудал гэж бодож байгаа. Чаднаа. Гарамт биш гэж явж байгаа. Өөрийгөө сорих талбар гэж би ойлгож байгаа шүү. Зүг. Чин манай гэр бүлийн ирээдүй гэж ойлгож байгаа болохоор ерөнхийдөө тийм. Тэр нь айлын амьдрал бол том л аятайхан ингээ гоё аваа явчихаар тэгээд болцдог гэж би боддог. Тийм учраас миний хувьд маш том үүрэг хариуцлага байгаа шүү. Гэхдээ тэрийг бүрт тэгж ялгархаж амар хүн дээр тусах бол шантарч штэ. Тийм учраас айгуу гоё easy. Танаа уухийн ийм хүлээж аван дөө. Эсвэл авахгүй юу? Би бол сайн мэдхгүй. Хүнээс л хамаардаг бах та бас. Яг хүнээсээ л хамаардаг юм шиг байгаа. Тэгвэл бас нэг нийтлэг бас юм байна л да эдний үеийнхэнд те. Нийтэнд нь байдаг нэг нийтлэг. Одоо нэг жаахан үг даадгүй ч юм уу эсвэл нэг жаахан амархан ингээл нэг гоморхох ч юм уу те. Нэг тиймэрхүү нийтлэг нэг хандлага байх шиг байна. Тэгвэл одоо бид энэ үеийнхнийг энэ хүүхдүүдийг бас буруутгах арга байхгүй шүү дээ. Яг бидний бүтээсэн бүтээгдэхүүн шүү дээ. Эдгээр чинь энэ бол за тэгээд дараа нь хэдүүлээ өнөөдөр ингээд лагер дээрээ те. Нэг лагер дээр хийх юм их биш шүү дээ. Ирэхгүй удчихар чинь те. Тэгээд ингээд өнөөдөр сайхан өдөр байна. Одоо өмнө хэдүүлээ ирсэн. Тэгэхээр тэр өдрөө л нөгөө баахан юм янзсараа таарсан шүү дээ. Өнөөдөр л нэг амарч шүү дээ. Өнөөдөр нэг арай нэг 100 болж байгаа юм шиг. Тэгээ хэдүүлээ гоё чөлөөтэй бай тий. За тэгээд маргааш ажилтаа юм чинь тэгээ эртхэн хөдөлцгөн дөө тий. Сэтгэлийн дуудлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар манай гэр бүлийн хүрээнд явагдлаа. За тэгээд энэ нэвтрүүлгийг хийснээр бас гэр бүлийн гишүүдийнхаа мэдхгүй өнгөрөөсөн зүйлүүдийг бас мэдэж авлаа. За тэгээд энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлөө.